Хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбар нь өнөөдөр дэлхийн нийтэд тулгараад буй цаг уурын өөрчлөлтөнд хамгийн их өртөж буй салбар билээ. Монгол улс жилдээ 500 сая доллартай тэнцвүүц хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг. Бид нийт хүнсний ногооныхоо хэрэгцээний 60%-ийг л дотоодосоо хангаж байна. Гэтэл Монголд 16,000 гаруй өрхийн тариаланчид ногоо тарьж аж ахуй эрхэлж байна. Эдгээр өрхийн тариаланчид цаг уурын өөрчлөлтөд хамгийн бага нөлөөлдөгч хар уршгийг нь хамгийн их өртөж байна. Тэд цаг уурын эрсдэс хатуу нөхцөлд ажиллаж маш олон бэрхшээлүүдэд тулгардаг. Эдгээр өрхийн тариаланчдад эх орноо эрүүл хүнсээр хангахын тулд шинжлэх шийдэл дэмжлэг нэн хэрэгтэй байна. Иймд бид өрхийн тариаланчдыг дэмжих зорилготой Агроли апыг бүтээлээ. Агроли апыг Монгол, Бразил, Тайван, энтхэг улсын залуус хамтран санаачилсан. Агроли Америкийн нэгдсэн улсын IBM компани олон улсын технологийн тэмцээнд 179 орны 400,000 гаруй залуусын бүтээлтэй өрсөлдснөөс 2020 оны дэлхийн шилдэг гар утасны апаар шалгарсан юм. Харин Монгол улсад зориулсан апыг Монгол залуус хөгжүүлэн ажиллаж эхлээд байна. Бид 2020 оноос эхлэн орон нутгийн өрхийн тариаланчид, агрономчдтай биеэр уулзаж, Агролитай холбоотой санал сэтгэлдлийг нь тусан апа улам сайжруулан хөгжүүлж байна. Агроли ап дээрээс тариаланчид өрхийн кодоо оруулан нэвтэрч бүртгүүлнэ. Талбайн түүхийн мэдээллээ цаасан дээр бус дижитал байдлаар ап дээрээ хадгалж хизээч орж харан авах боломжтой. Агрономчдын хувьд шинээр тариалан эрхлэх сонирхолтой айл өрхийг апаар дамжуулан бүртгүүлнэ. Мөн талбайн түүхийн мэдээллийг хялбарчлан татан авч тайлангийн түүх үүсгэх боломжтой. Агроли апаас тариаланчид хиймэл оюун ухааны тусламжтайгаар цаг агарын богино болон урт хугацааны анализ мэдээллийг өөрийн бус нутагт тохирсноор авч болох юм. Эрсдэс уур амьсгал, цаг уурын өөрчлөлтийг амжилттай давахын тулд тариаланчдад маань найдвартай урт хугацааны цаг агарын мэдээлэл хэрэгтэй. Иймд цаг уурын хандлагаас шалтгаалan тариалж болох олон төрлийн ногоо, жимсний тариалтын заавар, өвчин хортон шавжийн талаар мэдээллийг бид хүргэж байна. Мөн өрхийн тариаланчид хоорондоо туршлага солилцож, холбоо харилцаагаа нэмэгдүүлэхэд нь туслах зорилготой асуулт хариултын функц ап дээр бий болголоо. Тариаланчид хүссэн асуултаа асууж, зураг явуулж, хариултыг бусад тариаланчид болон мэргэжилтнүүд агрономчдоос авах боломжтой юм. Зөвхөн хариулт авахаас гадна тариаланчид ап дээрээсээ агрономчид болон мэргэжилтнүүдтэй шууд холбогдож тусламж зөвлөх үйлчилгээ авах боломжтой. Цаашлаад тариаланчид маань тарьсан ногоогоо тариалангийн талбайгаасаа эцсийн хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгож байгаагаараа Агроли ап маань онцлог юм. Ирээдүйд худалдан авагчид маань шинэ ногоог боломжийн үнээр авах, чухам хаана хэний тариалсан ногоог идэж байгаагаа мөшгөн хянах боломжтой болно. Харин тариаланчид маань орлогоо нэмэгдүүлэх, ургацаа нэмэгдүүлэх үр ашигтай юм.